Улс агентлагийн сурвалжлах групп яг одоо эхнэлхсаас тасхны овоо руу иргэдэг уулзар дээр ирээд байна. Яг энд болохоор баруун салаа сансрын тойрог чиглэлийн Энчебе хувьцаат компани автобус шатсан байдалтай нийслэлийн онцгой байдлын газрын аврах гал унтраах ангийн аль багчид энэхүү автобусны галыг унтрааж байна. Автобусны жолоочийн мэдээлж байгаагаар өглөө автобусны бүрэн бүтэн байдлыг ямар нэгэн байдлаар шалгаагүй учраа ажлаа аваад 2 хонж байгаа. Харин яг гал гарах үед автобус 4 хүнтэй явж байсан. Гинэт автобусны дотор талд их хэмжээгээр утаа гал орж ирсэн учраас шууд зогсон онцгой байдлыг дуудсан гэлээ. Мөн түүний өгч байгаа мэдээлэлээр гал гарах үед автобусанд ямар нэгэн байдлаар гал унтраах тоног төхөөрөмж болон техник хэрэгсэл байгаагүй. Энэ хавьдаас иргэдээс ус хууж энэхүү галыг унтрааж байсан гэж хэлсэн юм а. Юу болоо хаяа явж байсан чи шатсан араасаа гал гараад. За. Өглөө ер нь техникийн ямар нэгэн бүрэн бүтэн байдлаар шалгуулж гарсан уу? Өглөө асаагаал гарсан. Зүгээр дээсэн. Өглөө техникийн үзлэг энэ төр доордгоо. Би одоо энэ ажилд ороод 2 л онж ийн л та. Тэгээд шалгах маяг шалгаж маргаад гарсан. Би өглөө ирээд масл тосоо үзээд асаагаад гарсан. Тэгээд сая явж байсан гээгүймд хүмүүс хуу утаа сааглаа болохоо байдаг гэд би энэ уулзраар ирээд явж байсан. Тэгээд газар руу ямар ч яс утаагаад орсон байна те. Энэ моторны тэндээс гал дүрлзээ гараад ирсэн. Дотгошоо бол утаа суудал нь шатсан байхгүй. Манай хаалт компани хөлөө? Манайх юм штэ. Энчебе хувьцаат компани штэ. Хувийн компани юм байна тийм ээ. Тий. Ер нь хэр орчим хүнтэй явж байсан байхаа? Нийлээ их хүнтэй явж байсан. Дүүрэн. Айгүй их хүнтэй явж байсан. Би зөөлөө явж байсан. Тэгээд 2 хаалгаа онгоолгол усуудаа гаргасан. Тэгээд одоо галын ороо хайгаад бижгэнсэн галын ормоор байхгүй. Тэгээд эндээс олон түмэн ирж ус мусаар яагаад унтарсан. Тэгээд баг унтарж яхад гадаманд ирлээ. Яг одоогийн байдлаар шатсан автобусны галыг нийслэлийн онцгой байдлын гал унтраах ангийн 10 дугаар ангийн 2 автомашин болон бие бүрэлдэхүүн унтрааж байгаамаа. Мөн онцгой байдлын аль багч өгч байгаа мэдээлэлээр гал гарсан гэдэг дуудлага ирмэгц бид нар 3 минутын дотор ирсэн. Яг тухайн үед л автобусанд ямар нэгэн гал унтраах хор болон техник тооног төхөөрөмж байгаагүйгээс ийхүү гал газар авахд хүрсэн байна. Хэрвээ онцгой байдлын гал унтраах анги хэрвээ цаг алдаж ирсэн бол гал автобусны дотор талын бүхээгийн хэсэг болон бензиний сав руу ойрт маш ойрхон байсан. Энэ нь маш эрсдэлтэй байсан гэдэг мэдээлэл өгч байна. Нэлээд их шатлалт үүснэ л дээ. Дотшоо суудлууд тэ дотор салааны хэсэг дотор хэсэг шатах юм бол тэгээ дугуйруу орхон тэгээ шатахын төгөөх нөө банк руугаа орох юм бол нэлээд шатна л да. Банкнаас ер нь хэр хол зайтай байсан бэ? Зайтай байна л да. Айгу тий. Ер нь гал гарах үед автобус 4 хүнтэй явж исэн гэдэг мэдээллийг өгч штэ. Гал унтраах ямар нэг нөгөө галын хоор тоног төхөөрөмж шатны багталсан байхгүй байна л да. Тийм. Тэгэхээр одоо жолооч нар бол тэрийг бас авч явж ирэх шаардлагатай байна. Аха. Ер нь хэдэн минутын дараа онцгой байдлын хилтээс ер нь дуудлага өгснөөр дараа хэдэн минутын дараа ирсэн бэ? Манайх 3 минутын дотор л ирсэн л да сайн. 3 минутаас ер нь илүү ирсэн бол ямар асуудал байсан? Тэгэл гал цаашаа дарах нь дэлгэрхэл юм л да. Одоо ямар ч гэсэн энийг одоо ер нь яг цагтаагийн байгууллагын шалгах уу? Тийм цагтаагийн байгууллага шалгах нь.